За. Итали Венецид яасан гэлээ. За Сэтгэж Венецид дарах. Итали азад ярих юм бол зүгшөө. Яг гоо Итали руу бид нар тэгэл ерөөсөн хурдны замаар туушинцараад орохдоо айгүй жоо яоцгүй болсон. Энэ яасан бэ гэхээр хурдны зам руу гарангуут энэ хаалт одоо төлбөр авч эхэлж байгаа байхгүй. Тэгээд за юу конопын дараад аваараа гэсэн. Манай бурхан жолооч жоохон зайтай орчихгүй. Үсээ тайлаад коноп руу сунах гал ингэж хаалт нь онгоцгүй. Тэр онгоцтой явж гээд ороо туушинцсан. Тэгээд явж гол хурдны зам дуусаад яг ахад замаас гарах болсон чинь тиктэй билетээ шалгуулна уу гэсэн. За хурдны замынхаа төлбөрийг хүртэл одоо Зискартаараа төлөөд явчих боломжтой байлээ. Аав юм чаана билетийг. Онгоц хорн ороо явчих чи. Ахад карта хийдэ. I think that no. No ticket no. Хамгийн урт замынхаа төлбөрийг авчтай. 75 евро. Карта шургуулаад карта шургуулаад 75 евро. Яг тэгэж торгуулчаад тэр мэдрэмжийг солиулдаг. хэсэг дуграан дээ. Хэсэг ингэ дөрүүлээ дуурай гэж тоорно. Тэгэхээр ер нь заавал тэр хурдны зам руу орж явахдаа тэр тиктэй бол ерөөсөө тэр хаалга онгоосон байна уу онгоогүй нь хамаагүй авч юмар юм л. Тий. Тэгээ 20 хэдэн еврон дээр вантарсан. Өдөртөл бид тэр чи одоо 40 еврогийн ашигтай гэж бид нар нэг баг бензин шүү дээ. Тийш тэр гардаг шин нөгөө нэг баг түргүүр гэдэг гэсэн. Тэр бодоод гомдод. За тэгээ Итали руу орсон. Венец руу шууд машинтайгаа туг орсон. Ачаалт бол өстө жоохон бодолтой явахгүй жоохон хэцүү байлээ. Том дэргэний жолооч нар бол илүүж мэдхээр юм байлээ. Хурдны зам дээр чинь зүгээр том дэргэний 60-аас Итали руу орж ирээд сигнал бол тэгээд хайг болж эхэлж байгаа. Тий тэгээд явчих. юу нөгөө сигналын соёл. Тий. Итали бол байх юм дээ тийм. За бид нэр алдарт Венец хотод ирсэн. За ер нь бол үнэхээр сайхан түүх хадгалсан гайхамшигтай сайхан хот байлаа. Тийм аялж байгаа хүмүүсийн бол заавал үзэсгэлэнтэй газруудын нэг яалтчгүй бол мөн. За хот дотроо бол замнаас өөр тээврийн хэрэгсэл байхгүй. За харин өртгийн хувьд бол харьцангуй жоохон өндөр санагдсан. Жишээ нь нийтийн тээврийнх нь 1 цагийн билет нэг 7.5 евро байх жишээ нь. Ийм мөнгөөр бол Австрич жишээ нэг бүтэн өдөр явчих штэ. Бид нар сая машина парклчаад автобусныхаа зоочтой зориулсан автобусныхаа тарифыг очиж үзлээ. Ерөнхийдөө бол нэг өдрийн билетийг бол 20 еврогоор авдаг юм байна. За нэг цагийн билетийг бол нэг за 7 евро 50 центээр ерөнхийдөө билетээ аваад явчихдаг юм байна. Тэрэндээ бол тэгээд автобус энэ нөгөө арал руу явах усан онгоц дундуур явах дундуур явах усан онгоц энэ нь орчдөг юм байна. Гэтэ бид нар бол тийшээ эхлээд ямарч хэсэгтэй юм үзэж алах юм. Зоригтой одоо яг ингэ Венецийн голоор явж байна. Per quanto riguarda gli annunci. За Венецийн одоо годомжаа тэгэж нэ явж байна. Баатэ Сабатэ За Итали улсын хоол гэдэг бол дэлхийд алдартай. Одоо Итали улсын үндэсний хоол гэж бодох юм бол мэдээж одоо пицца, паста, спагетти гэл одоо гайхалтай сайхан хоолууд төлөгдөх баг. За бид дөрвийн хувьд бол нэг 7-8 еврогоор нэг пицца аваад идэхэд бол бас нэг хөрхөө нэг өдрийн цай болчихж байгаа. За тэрний амт тул салахын аргагүй.
Leonardo da Vinci шүхэрж мөнө хоёр жих хамаатан байсан гэж байна шүү дээ. Хоёулаа нисэх гэж үзээд. Автобусны зогсоол нь шүү дээ. Энэ төв энэ юугаа дагаад тоглосон. Яа, та төв юм байна да. За энэ худалдааны удам юм шиг байна да. Алхаж яваа аялагчдын хувьд бол Венецийн төөрдөг байшин шиг нарийн гудамн дундуур бол одоо төөрх нь бол энүүх юм. За тэгээд энэ нь аялж яваа биднэрт бол аяллаа маань улан сонирхолтой, хөгжилтэй, дараа нь дурсах зүйлтэй болгож илээ. Чигээс нэрийг харж байна. Ой, чигээрээ. Сэрэл Энэ бодлоод явах болж байгаа. Зугаатай л биш. Дөрүүлснээ төрөх биш гэ. Зугуулаа төрөө. Сонирхолтой байна. Наа явж байгаа автобусны мөнгө. Миний чигөө. Ер нь тэгээд яваа гэдэг чинь хамгийн зөв шүү дээ. Оо. За ийм ирдэг гараад ирсэн. Combination of consistency. Come on and say oh, 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 oh. Хайде хаа. With another sunrise, it's a brand new day. So gonna make a little list to keep the worries away. I gotta dance just a little bit, move to be free. Keep my head up. За Венец хотын тухай бол та бүхэндээ бас нэг товчхон нэг түүхийн мэдээлэл хүргэе гэж бодлоо. За Венец нь бол 1389 оноос 1484 оны хооронд бол дэлхийн улс гүрнүүдийн дунд их хүч чадлаараа нэлээд дээгүрт орж байсан мэт юм нэлээ. Дэлхийн худалдаа 8-ны төв хот болон одоо өргөжиж алдаршиж байжээ. За мөн Венец хот нь бол урлагийн гайхамшигт бүтээлүүдийнхээ өв сангаар за Европ төвдөө 1 номерт ордог. Ингэж одоо өөрсдийн урлагийн өв соёлоо хадгалж үлдэж чадсан ийм одоо гайхалтай хот юм аа. 13 дугаар зуунаас 17 дугаар зууны эцэс хүртэл одоо худалдаа харилцаа. За тэр дундаа ялангуяа торог, үр тариа, хоолны амтлагчийн хувьд бол одоо бүр томоохон төв болж байсан байт юм байна. За мөн нэг сонирхолтой мэдээллийг хүргэхэд за Венец хотыг бол усны хот, гүүрнүүдийн хот гэж одоо дууддаг юм лээ. За хаанаас ч үлээ нэг уншиж яхад хотын дундуур урсах совгууд дээгүүр нийт одоо 12,000 гаруй гүүр байдаг гэж уншижсэн юм байна. За тиймээс тухайн үедээ бол Европын хамгийн гайхамшигтай, хамгийн олон тийм гүүр совгуудтай ийм хот байсан гэдэг нь эндээс харагдаж байгаа. Европын холбооны улсуудын барилга байгууламж, сүм хийдүүдийн өнгө, төр, хэв, загвар энэ нь бол ерөнхийдөө харах юм бол хоорондоо нэлээд төстэй юм шиг мөртлөө. Харин нарийвчлал үзэх юм бол бүгд өөр өөр гэсэн өнгө загвартай, утга агуулгатай, улс үндэстнийхээ түүх соёлыг агуулсан их тийм нарийн ялгаа соёлтой байд юм лээ. За тэгэд Венец хот бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын тоонд бол зүү ёсоор багтдаг ийм гайхамшигтай сайхан хотоор бид бүхэн үнэхээр мартагдахааргүй сайхан аяллыг хийсэн. Венецийг яваа идэл ерөнхийдөө ийшээгээ захад ирчлээ. Одоо буцаад бид нар нөгөө машин тавьсан парк руу яв. Тэгэд энэ хоорондоо харин бид нар нөгөө нэг жижигхэн тэмцээн заах гэж бодлоо. Энэ юу гэхээр бид нар нөгөө яг машин тавьсан парк бол яг үүндээ бол тас гэж мэдж байгаа байхгүй. Тас хаана нэлээ. Тэгэхээр бид нар хоёр хоёроо хуваагдаад
Яг боцоо шууд ярьчих. Юу юм? Хүний оройны кемп дээр хонох хоолыг хожигдсан баг юм шүү. Болж байна уу? Хожигдсан баг. За ингээд эдик буяа хоёр нэг баг энэ дээр ингэхгүй. GPS ашиглахгүй. Газрын зураг ашиглахгүй. Өвдөд ашиглаад олж болох. Тийм ашиглахгүй. Яг шудраг шүү хамгийн гол нь хоёроо шудраг ашиглахгүй заяа. За ингээд хамгийн түрүүд машина авч очиж чадсан нь оройны хоол хийхгүй байх байх гэж байна. За ингээд ахвал шүү. За GPS ашиглахгүй шүү. За амжилт. Яах гэдэг юм бэ? Яагаад хоёр багийн нэг дор юм. Чинь ингэж өгүүлж. Repeat after me, I wanna live my life and live it fancy free. And if we walk that line, we were born to shine. No bigger start your engine, put your hand in mine. I wanna see you smile at me so I can get to know you. Hey, so many things I wanna finally get to show you. And every day Anyway, it's like Center. take a picture. Hey, take a picture. Everybody wants to share it with you. Yes. Hey, take a picture. Лидо байсан юм аа би тэйлсэн. On your toes, baby, you could always come and show me how it goes. And if you Тэшээ. Ингэ төрж байгаа болов. Төрж байгаа болов. Харин төөрж болгож байгаа юм шиг өстэй. Би хармаар life is gonna show me, and every single day I wish the world could get to know me. Sing like this. Ой. Ишээ заахгүй. Ишээгээ. Айдэр. Наач сансад юм бэ нөө? энэ сансад гэдэг музей байгаа байхгүй. Очны музей. Тэгэхээр чи тэр энэ Феровия гэдэг рүү явахын тулд одоо баруун руу зүүн рүү гэдэг л ойлгох хэрэгтэй. энэ голоо энэгээр баримт байдаг шүү дээ. Одоо ус ингэж урсж байгаа юм чи тэр энэ ч юм байгаа байхгүй. Ус яаж урсж байгаа? Одоо ингэж явж байгаа байхгүй. Чи тэр яг одоо яг юугаар ярил ингэ байж байгаа байхгүй. Энэ гол байгаа шүү дээ. Энэ голч. За. Чи ч юм бол одоо Чи наад дээр хаашаа урсж байгааг яаж мэдээд байгаа? Европ ТV-ийн 7 улсаар жирийн Монгол залуучууд жижиг тэргээр аялалд гарлаа. 2 сая төгрөгөөр 22 мянган километр. Удирчдад хэлгээд бомб хаадгүй юм байна. Шөнийн 24 цагийн одоо өдрийн 24 цагийн туршид аялж идэв юм байна. Ажил хэлж дээ. 24 цагийн хав. Тийм байна цагийн. Их мөнгөөр биш, их мөрөөдлөөр аялцгаая. Мянга сонсохоор нэг үз. Аялагчид Европын тойрон аялал. Саамч шиг уудаа болоод ирсэн. Тэр юм уудаа болоод. Ах боосон бол. Бодч юм байна. Зогсоолоо. Үгүй юм байна. Тахан өсөөгөө. Ямар ч машин дээр очиад өгдөө. Машин дээр уулзах гэсэн үү? Гадаа нь багшаа. Машин дээр тийм үү. Өсөв кафе одоо нөгөө чинь орж ич. Хоёрдоо одоо чи тэр орж ич. Ашироо. Мөн үү? Юу нэ? Үнзи бодно гэж байна. Оо. Энэ option. Энэ нарийн боломж нь юу юм? Бодны гэж яаж? Хайртай найзлаа одоо яаж оруулах вэ? Цохор. Энэ одоо тийм цонхонд чигчтэй нэр. Take our dreams and fly. Together we can try. That's life. Юу яа? Тавар гачсан баггүй. Арай хоол хийх юм байна.
Тэрс түрүү маактер харж байхад энэ гүрэн шүү дээ. Тийм энэ гүрэн дээш хоошо босож явж байгаа байх гэдэг шүү дээ. Тийм. Ханжин түр тэр гүрэн юм тийм. Айгу тийм хөдөлтөй. Тэр хөдөлтөй үйлчлэгтэй юм. Нөр аард. Бүгд бодож байгаа. Тэр бол төрж байгаа гэхэд бас амгалан байгаа шүү дээ. Төрүүлсэн юм шиг байна шүү. Төрүүлээ. Ой. Нөгөө их баримтжуулах гэдэг шүү дээ. Я харсан бодож хараа бодож. The bridge. Bridge, no. And Years ago. yes. No, Ferrovia. No. Okay. Thank you very much. Bye. Тэр би ч буруу зүг яваад байна гэж хэлээ шүү дээ. За баруун зүүн. Ягч төв. Юу санаа л та. Энэ байна. Нарта. Чи тэр энэ юм шиг. Тий. Энэ мөн шүү дээ. Бид нар өглөө энэ тавьчихсан шүү дээ. Хаж нөө. Тийм үү шүү дээ. Тэ? Хараа. Лашка. Ты сонч. Альтер тэт сууч. Юм авч чадаад. Тэ машин дээр ирсэн л сая зүрд ороо. Шин төрөж машин дээр авчихсан шүү дээ. За машин дээр хөлөөл ирчлээ. Тэгээд орж ирч. Вал түрүү ирсэн байгаа шүү дээ. Тий. Машин дээр түрүүл ирсэн гэснээр яарсан түрүүлээ ирсэн л байгаа шүү дээ. Тэр дэд явахаас өмнө авчиж бид яаж идэх юм бэ? Яаж идэх юм? Явахаас өмнө авсан юм уу? Яаж авсан юм мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. За тэгээ Венецийг үзсэ. Венец бол ялцчмаас аялахад үнээр гайхалтай улс үлээ. Бишөө сайхан дотоо үзсэн бол бишөө ч их юм үзсэн баг. Бас цааш дотоо аялах хүмүүс хэлэхэд бол Венецийг үзэх харах юм ихтэй шүү. Мэдээж гайхамшгуудыг бол биднээр хэлүүлэх интернет гуглээс хаад үзчих юм бол анхтаа сайхан мэдчихвээ шүү дээ тийм ээ. Ер нь байгаа өртгийн хувьд гэх юм бол Венец бас харьцангуй жоохон. Жишээлбэл ганцхан төр завин дээр суух хүний 80 евро ч юм уу. Хамхааргүй үнэтэй байна. Тэгээд лимузин гэдэг шүү дээ. Тэгээд завин л болчихсон. Тэгээ Венецийг үзээд цаашаа шууд Милан руу хөдөлсөн. Миланд очоод Миланы улс төр гайхалтай уучмилал руу сүм дугнуу тэр этикетээр яриад байгаа юм. Энэ мөн их тасгаллаа. Хайд авахта ярь. Асал эдийг хийх гэж олон зуун жил олон уран барахчуудын тэр уран ухааныг шахажсан. Амар фантастик. Баярлалаа. Сүүлдээ манай чи анзаарнаа цонхгол цонх шүү дээ. Ингээл хийч яг ингээд яагаад цонхон дээр зураг юм уу гэдэг. Тэрс үнэн залхаагүй байсан. Тэр нь
одоо залхуураагүй лээ. Өнөөдөр ингээ аялж явчихтээ. Чамтай үзэг удаан хүн игээд гитсэн. Тий, нэг хүн дүрстэй маратон ингээд боёо өтөрч бас ингэ яриад явчихдаг. Аялагчдын манай аялал үргэлжилсээр за бид нар 10,460 орчим километр яваад Италийн алдарт Миланд айлчлан ирсэн. За Милан хот бол Италийн 2 дахь том хот. За энэ үүрээ маш их алдартай. За мөн улсынхаа аж үйлдвэр санхүүгийн төв гэдгээс гадна ховц загварын нэр хүн дээрээ дэлхийд дээгүрт ордог юм газар байгаа. За мөн Интер Милан гэдэг одоо домогт багуудаараа одоо хотынхоо Милан гэдэг нэрийг дэлхийд зураатуулж чадсан ийм гайхалтай хот юм аа. За нэмж хэлэхэд аялагчтай хамт дараа төлбөр Зискарт маань цуг явсан байгаа. За тэгээд Зискартныхаа тухай та бүхэндээ бас товч мэдээлэл хүргэхэд одоо шаардлагатай байгаа хэрэгцээтэй мөнгөө одоо картнасаа урьдчилж аваад за дараа нь буцаага төлөх тийм үйлчилгээг та бүхэнд үзүүлдэг. За тэгэд хэрэгэлсэн мөнгөө 45 хоногийн дотор картанда буцаан байршуулах юм бол одоо банк танаас нэг ч төгрөгийн хүү авахгүй гэдгээр бас давуу талтай. За тэгэд яг ATM-с бэлэн мөнгө авахгүйгээр зөвөр дан одоо уншуулад явах юм бол бас нэг ч төгрөгийн шимтгэл төлөхгүй юм байлээ. За ингээд дараа төлбөр Зискартны тухай товчхон мэдээлэл өгөх юм байна. За аялагчид аялсаар Италийн Милан хотын төв хэсэгт оршдог одоо энэ Дуомо гэдэг музейн комплекс барилгын яг гадаа ирсэн байна. Энэ бол одоо уг нь сүмийн загвараар баригдаж байгаа уг нь сүмэл юм байна л да. За одоо сургуулсан чинь 500 гаруй жил баригдаж байгаа. Тэгээд одоо барилгын ажил дуусаагүй байгаа гэж одоо яригдсан юм байна. За Италийн Миланы төв рүү орж ирэх гэж бол одоо замдаа нэлээ их хөдлөлөө, төв, шахлаа бараг хүн машин хоёр нь хоорондоо холбогдоод ер нь явхад нэлээд хэрэгтэй юм байна. Арай гэж нэг юм явж орж ирлээ. Энэ сүмийн урдлын талбай дээр бол маш их хүмүүс байдаг юм байна. Одоо жуулчд нь ирээд эхэлсэн юм уу? Эсвэл одоо энэ нутгийн хүмүүс байдаг юм уу? Аимшигтай их хүмүүс байдаг юм. Тэгээд за энэ чинь ирээд ингэ явж байгаа чинь гаран дээр будаа тавьдаг хэдэн нөхдөд байна. Будаа авах. Тэгээд ерөөсө гаран дээр ингэ тавих гад байрчих юм байна. Тэгэхээр авчих юм бол тэгээд 10 евро. Дуусаа. Нэгэ. Тэгээ болохоор тэр будаанаас нь хамаагүй авмааргүй юм байна. За тэгээд явуулсан сүмийнхаа барилгыг бол дургийг авчлаа. Одоо хэдүүлээ ийшээ гоё гудамж явах шиг байна. Энэгээр нь яваад Милана сонирхъя. За ингээм хамтдаа ийшээ Миланаар аялъя да. За Миланы алдарт брендийн гудамжаар нь бас аялагчд маань аяллаа. Үнэхээр гайхалтай байдаг юм байна. Дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид өөрсдийнхөө гаргасан одоо хамгийн шилдэг загварын одоо хувцснуудаа хамгийн түрүүнд энд дэлгэж олон нийтийг хүртэл болгодог ийм гайхалтай гудамж юм аа. За хөл хөдөлгөөн ихтэй загварын гудамжинд бол манай этик төөрөд. Тэгээ одоо бидний хайгаад нэлээд царайн сонир болчоол. Тэгэл нэлээ явж бид нар ч бас алсаас харчаад дуудахгүй нэлээ харсан л та. Тэгээ алсаас хараад нэлээ баярлаа, царай тайвшраал ирсэн. Яг хараад ирсэн төөрж гинөө. Хоёрыг л ийшээ явчих уу гэж гахаад байна. Нэг жоохон төөрсөн. Бүр болохгүй одоо машин дээрээ л очие доо гэж утсан доо. Аюуна. Машин авах уу гэж одоо да. Болохгүй л яана гэж ойлох гэж байна. Юу ч байгаа. Юу ч. Бичлэг хийж. Ясаа. Яаж бичиж байгаа? Юу ч юм бэ? Яаж бичиж байгаа? Аймлапс хийж. Тэр амар гоё юу? Амар гоё.
Одоо эндээс нэг нар урд ирж байгаа болохоор одоо нарыг ингээл яг баа гэж ийшээ гатлах. Жон сууч. За манай аяллаа багийнхан бол бүгдээрээ зураглаач, бүгдээрээ жолооч, бүгдээрээ тогооч гэл ер нь бол аяллахаа замд хийх ажил үүргээ бол бүгд энэ тэнцүүхэн сайхан хувааж аваад гүйцэтгэд явна. Бүгдээрээ бас тус тусын бас нэг хоч бие эндээ өгсөн байгаа тий. Тий, бас нэг өөрхөө очтой. За одоо манай этик бол замдаа тэр GPS Maps энтрийг бол гаргаахгүй. Газар сайн олно. Тэгэхээр алтан гацгийн очтой. За манай төвшөө бол айлч хот руу орсон явсан замын тэмдэглэгэнд бол нэг бодлохгүй. Төөрч бодлож явахгүй. Тийм болохоор одоо бурхан жолооч гэдээ очтой. За манай буяа бол Wi-Fi-ыг хаанаас ч олно. Дандаа үнэгүй Wi-Fi болно. Тэгэхээр буяагаа бид нар бас Wi-Fi Master гэдээ нэрлэсэн байгаа. За би бол нэг тийм одоо нэг time lapse юм уу да. Нэг тиймэрхүү л хочтой л замын туршид явсан да. Венец Миланы хувьд гэх юм бол үзэх харах юм ихтэйчсэн. Бидний аяллаа маань хугацаанд жоохон цаашаа бид явах юм гэж яараа. Нэгсэн бас шудрах хайдаг юмсан л дээ тий. Таалаг бол. Дээрээс нэг урдны зам сонгохгүй зарим нэг газар байсан. Тэр маань цаг болж байгаа. Магадгүй давчуухан явуулж байгаа үед бол урдны замаас сонгох явж байгаа бол тэр хоёрын урдны замд төлөвлөж байгаа шүү дээ. Зүгээр усны замаар явах юм бол төлөвлөж гэсэн хэмжээнд илүү цагаан хугацаа хамгийн алдаж байгаа юм цаг. Шүнгээ бол үүрэг урдны зам дээр бол чинь 2 ийм дуус. Нэг замын натраад 1 км 10 км ойролцоогоор 1.2 евро гэж байна. Төлгөө өөрсдөө дэлгүүн төвшрийг авах тусч хэрэгтэй. Яа, Итали бол нэг тиймэрхүү тэгээ та бүхэн Италиг үзэхээр шийдсэн бол гайхамшиг үдэн сайхан судалж байгаа. Өөрсдийнхөө аяллахаа маршрутын бодлого бас гоё газруудыг төлж оруулах хэрэгтэй. Бидний бас нэг юу яасан бид нар Вероногаар дайраагүй явсан тий. Уг нь бол зам байсан. Гэхдээ бид нар Вероногаар дайралгүй явсан. Яг нь Верон гэхээр л нэг гайхамшигтай Ромео Жюльетта ч санаанд ороод би нөгөө тэгээд явуулсан шүү дээ. Нэг тагт харангууд Жюльетта гэдэг орж. Масгад авчихдгийг. Масгад Жюльетта гэдэг орсон. Нохоо өрөө гэдэг. Зүги нохоо өрөө. Тэгэл тоглоом игээл явж илаа тэгэл. Итали гайхамшигтай байсан. За тэндээс бас гуштай. Тэгээ Ром руу урагшаага явах хэрэг чи бараг ингэч. За хүнсний дэлгүүрийн үн бол бидний шиг аялж яваа хүмүүсийн хувьд бол нэг тийм сүдтэй зөрөө гарахгүй юм байлээ. За их хэмжээгээр нь юм авах юм бол мэдээж үнийн зөрөө гарах л та. Түүнээс чинь багахаа 1-2 удаагийн цайлах төдий юм авахд бол нэг тийм том ялгаа зөрөө гарахгүй юм байлээ. Их боломжтой үнэтэй. Хоёр еврог чиглүүл гэлэг. Тэрийг өшиглөөш явцгаа юу гоё. Зэвамных урдыг уу. Тий. За ингээд бид нар Италиас гараад гайхамшигт шатсаар улс руу
10,539 гэж мэднэ. Сарын хэлийг авсан байдгийг.